Оцэгц. Зэ хооч. Ганц нэг гэр хийжээ яа. Гэр бол юм юу юм бэ шүү. Бүх хүний биеийг бүх юмнууд бол аяга хэрэгтэй байх шүү. Би ингэж зэ хүмүүс очиртал ганц нэг гэр хийгээж. Энэ зөв ашиг юм биш ээ. Энэ зөв баг. Дуу нахах. Дуу нахах чад ярьж штэ. За тултгай болсон ялгана. Бэлтгэлдээ гэдэг. Хүмүүс намайг гэг тоглоод тоглож хойлолцсон. Яванда хагын дөрөв болон доо. Тэ хойлолц чанга байлээ. Хүмүүс айтан гэртээ ингээд ингэж энэ бол аян гоё болж нэг гэртээ нэг юм гэртээ олж хэрэгтэй. За хэдэн болж байна? Би ингээд нэг 50 хийчтэй. Хогтой гараад дахиад нэг жоохон байж байгаа л ингэжтэй өгөх. Энийг ингээд нэг бас 70 хийчтэй. Энэ бол гоё өчгтэй болно. Гоё бензинтэй болно. Бензин усахгүй болно. Манай энд болсон шүү дээ. За. Надад. За. Зогтгоо шийдчих өгнө. Юу шийдчих вэ? Хайм болж байна. Танаа дээр тоглоомгүй гиг хийзээ. Гиг бол аим болт юм л шүү. За. Энэ түжиглэн биш үү? Ямаас нэг миний бодлоор 10-аас 20% энэ жолооч нараас олж авах шин. Жолооч нэг өөртөө биста уцаа уугаа явахгүй. Оо нэг ийм биста хөдлөж явах юм. Ингээд явж байгаа нэг гэглэнаас л ч явахгүй уцаа байгаа бай. Тэгэд уулзуу нэвтгэл гэж юус байхгүй. Уулзуу нэвтэж ингээд ингүүд уртлынх нь уулзуу хагцсан бахад очиж чихэж нөгөөтлөгээ уулзгаа ингэж тэгэн хаяад байхгүй. Бүр техник тугаалтай биста. За тэгээд нэгдүгээр гинэнд хайдгийн задаа бүх боли нэгдүгээр гинэнд хаяад нэгдүгээр гинэнд дүүрэн машин ингээд дүүг ингээд тавьчихсан бахад хоёрдугаар гинэнд дахиж авчиж тавиад ирэхгүй биста унтаа бас яах вэ? Тэгээд уцны дугаар үлдээхгүй. Залхахыг уцаа авахгүй. Оюун сүртэй мөртөгээ хэрэлдээд гоё өстэй болсон юм. Нөгөө тий угаасаа сүлжихгүй байж байгаа. Сэсэлцээд эвгүй байсан юм аа.
Шалан баг бэлтгэлтэй дуусгаад яасан нэ? Ажлаа дуусаад бэлтгэлтэй нэгэнд орсон уу гинэ? Одоо ингээд ажлынхаа хажуугаар амжуулна шүү дээ. Тэгээд гихтэр багт насалж явах болох уу? Яг миний бас нэг одоо энэ талд их давуу тал гарчиж байгаа. Би ч нөгөө уурхад ажилладаг байж байгаа. Яа нэг тэмцээн үнцэн дуусангууд сахилга тамшигны сахилгууд байхгүй алдаал гадууртаа ганц нэг гарын барь гэдэг гот нь салбаас ороод агаа гачдаг байсан. Тэгээд энэ тамшигны сахилгууд их муутай байсан. Энэ удаагийнхтайг аягүй сахилга баттай байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар би нөгөө юу яасан? Хуучин болоод ингээд нэг тэмцээн боллоо гэдэг гут нь за өсрөөл хамгийн дээд нэг сарын бэлтгэлтэй. Тэгээд нэг 20 хоног 14 хоног мөн бэлтгэлтэй ороод нэг эхний үедээ яваад за явах уу юу тэгээд хэлаачдаг. Тэгээд бүтэн нэг ийм согтуу хүн шиг нэг ийм байж байгаа л тэгээд энэ хилаалтаас болж их миний одоо энэ 6 ялагдлын 5 нав хилаалтаас болсон байгаа. Нэг нь бол нөгөө нэг өшлөж унсан шүү дээ аюултай. Тэр үед яг бас л өвөөс болсон. Уцаа можод явахгүй 50-аад хаяа ойлгоно. Гэхдээ яг тэгээд тэр болгонтой хэрэлдэх гэж хэлсэн. Одоо манайхан бас өөрсдөө хувцас суух хэрэгтэй байхгүй юу? За энэ чинь ингээд хүнд гоё юм хүнд төөгөхгүй амьддаг болчихмоор байхгүй юу? Машина тавьсан ч тэр машина байсан ч тэр хүнд төөгөхгүй амьддаг болчих юм бол тэгээд манайх бас түжиглэс гоё болох гэдэг шүү. Тэр юу вэ? Одоо жишээ нь тэр юунд нагны ороод гихтэй хүн сансаглуу хүүхдээ зөөж байна. Овчоод гихтэй хүн адуур хаалга эсвэл тэр нөгөө нэг зайсан руу хүүхдээ зөөж байна. Энэ чинь бас түжиглийн амар. Одоо нэг хүүхд сургууль амарсан багтын юу чинь өнөөдөр бол 5 дахь өдөртөө түжиг хайцсангүй гайгүй шүү. Тэгэхээр манайхан бас түжиг юунд явж явахдаа жоох юм. Тэгээ би биендээ гоё хүндэлтэй. Юу тагн түрийгээ хугаана гэдэг шиг сая би нэг хөглөө яагаад өөгшөө машин дөрөв яаж тавьдаг юм байгаа гэж хөдөлгчөө гэсэн чинь яаж тавьсан бол юу сүртэй ингэж юм аа гэнэ энэ жабис таач тэгэн гот нь би бичлэг нэгээд фэйсбүүк тавьдсан биз та хонх нь өөргөө олж харж байвал ч юм уу оркийн хаан биз та хонх шүү биз та тоглолт юу болсон бэ юу тоглолт агимагийн тоглолт уу ашиг нэг юун тоглолт илээ тэмцээний тоглолт гэж яриад байгаа юм. Би бол одоо тэр тоглолт мөнгөж яхах байсан. Энэ ч тулаан гэдэг утгаараа тулаан гэж ярьдаг болсон шүү дээ. Тоглолт гэж санахгүй шүү. Тоглолт мөнгөлтийн талаар юу ч мэдэхгүй. За тэгээд ерөнхийдөө тийм юм хэлье гэж бодож ирсэн. Нөгөө нэг хиний юу? Манай тогтоод үг юу? Агашин дотгоо юу? Тэг нэг хотлаа штэ би одоо тэнд тэг бол яг тэгээд манай дотгоош би яг тэндээ очиж нөгөө юу дуулаад бас дуулсан л та. Ховдынхоо дог баруун Монголд айлгууд бол дуулсан л та. Гэтэ би чигэн бийн дамжихгүй манай дотгоош энэ өөрөө гой дуулд юм байл шүү дээ. Тоглолт хэрэг бид гайхал агимагийн тоглолт болох гэж байгаа. Агимагийн тоглолтыг асууж байгаа юм шуудлаа шүү дээ. Манай агима баяр цэцэг нэг юм билээ. Маржин гойл 4 сарын 11-нд асаа зэрэг тоглож байгаа юм шүү. Та нэг плед авч амжсан уу? Энэ плед нь дууссан гэсэн дуусч байгаа хаа. Манай ахаарсан шүү. 안녕하세요. 형님. 야, 살롱슬랑. 한국말 배우고 있는데요. 그 아가씨는 тоглолт биш ээ биш би тэгэнд ч би одоо тэнд ямар хацаа гэж ахав. Би яг тэгтээ карикатурт дуушин л хүмүүс тийж тоглолт моголтонд өгч дуулдаг хүн биш шүү дээ мэдж. Одоо харин би зүгээр манай үнэнч хитэн дэмждэг байдаг шүү дээ. Би ч яг үнэнч хитэн дэмждэг байхгүй. Тэднэртэй зөвлөж одоо би гоё ялалтуудыг авчирнаа бэлтгэлээ маш сайн хийн. Тэгээ хаач юм сатаач одоо бэлтгэлээ таслахгүйгээр сахилга баттаа гоё бэлтгэлээгээд гоё тулаа үзүүлнэ гэж бодож. Нөгөө аяшин жагаад гэсэн. Тоглолтод орох хിവэрээстэй нэггүй ахмад би тэнд чаа
Яаж амжих вэ? Одоо 6 сая толоотой болсон хүн жаахан доо. Тэгэж бид тэр тоглолт чинь одоо нэг юм хараад чи өдөө шөнө өглөөр өгөөл тоглолт гэж бэлдээл яваад байгаа юм байна. Тэгээд энэ чинь тоглолт хийнэгээ шууд за би тгийгээд гүйч тоглолтод орчихгүй шүү дээ. Тотгоо. Тийм байхгүй шүү дээ. Хөөе мөө гэдэг нь одоо 2 зүг 4 бөгтө болсон юм шүү дээ. Тотгоо. Жохон 100 татсан 2 зүг 4 бөгтө болсон юм уу? Өнөөдөр чинь бас яаж чад баасан гараа. За манай янжээс хож турнамент болж байгаа. Нийтдээ одоо манай 70 кг-ийн жимд 19 гэсэн билүү? Хэдин тамирчин байгаа гэсэн. Тэгээд 19 тамирчнаас 8 тамирчныг нь одоо шууд юу яаж байгаа. Энэ жимжид аврагын бүсний төлөө шүү дээ. Дөнгөт 8 тамирчныг сонгочлоо. Тэр 8-ыг хооронд нь үзүүлээд цуглаар үзүүлэх юм бэлээ. Одоо 4-25-нд сорил тулаа гэж бодоод тэндээс шалгасан хүмүүс нь орж ирээд тэгээ 6 сарын 25-нд яг турнамент нь эхлээд тэгээ 9 сарын 20 дээр 8 сарын 20 дээр 10 сарын 20 дээр гээд 10 сарын 20 дээр энэ хэд пенал нь аврагын бүсний пенал нь болох юм байлаа. 57 болон 70 кг-ийн пеналийн тулаанууд манай энэ жилийн бүс шинжилгээ гоё болцсон байна. Тэгээд энэ бас нэг шинэ хөдөлгөөнд наваад юм хийх гээд үзээд ах шүү байна. Би тэндээ бол бас их баяртай байгаа. Энэ бол Монгол тэмцээн олон болж ивэл тамирчдын хөгжид дээш гарах боломжтой. Яг энэ жил ван гэдэг нь болохтой яг Монголын номер 1 гэж байгаа. Монголын номер 1-ийг шалгаруулад гол нь тэр аврагууд маань одоо жишээ нь инх хөгөл авраг байна тий. Хамгийн та бүхэн хамгийн сайн мэдж байгаа инх хөгөл авраг байна. Тэгээ гүүг нь болж жоох юм жил. За манай 77 Батцанбүрд авраг маань ингээд Америк гараа явчихсан тий. За тэгээд энэ жил аврагаас юм сайн авч тамирч зөндөө байж тээ. Тэгээд манай Ганбат Америкт шалгаалсан. Нэг нь энэ жил авраг болчихно гэдэг нь Евро Азийн авраг болчлоо. Гайд хэлэх гэсэн үг шүү дээ. Юу хуцаад байгаа биш. Энэ нь одоо ууц юм бах та мó орнотгийн шийсч. Юу хуцаад байгаа юм бэ? Тоглолтод орно гэж хэлээ үстэй жалмаа. Ахаа махаа гэсэн болчихсон юм чи. Хамаагүй чи биш чам шиг юм сахалтай юм яах вэ тий. Шинэ яг зодох нэ. Би нэг тэгтээ амжихгүй. Юутай болцсон. Тулаантай болцсон. Яалаа гинэ орон нутгийн шийсч. Энэ яг ууц юм шүү. Найз болох хүслэмдэг авахгүй та чинь ямар их зонтой болсон бэ? Чи миний найз байх би яаж найзын хүслийг авах вэ? Найз үстэй төлгөн үү? Гүн. Хөөе орон тийшээс яасаа вэ? Том бүлтгэлсэн. Агшгаа. За тэгээд ерөнхийдөө манай энэ жилийн турнамент бол 8 хүнээс шалгаад нэг нь авраг. Нийт одоо 19 хүн байгаа. Энэ 19 хүнээс сонгож болоод тэгээд энэ жилийн авраг бол гэдэг бол нэг Монголын асуултын тамирчид бол ерөнхийдөө за эхлээд ямарсан энэ жилийн авраг болчих. Тэгээд дараа цаашаа явах гэж ярьдаг. Залуучууд доош чад дөрөв минутаас тэг үсээ авчих юм бол гадны холбоод аягүй дуртай одоо юугаар хийдэг гэрээ байгуулдаг одоо жишээ нь манай юу ч толж байгаа нагийн бат толж байсан нагийн бат хэл одоо толж байгаа нэмж аргал бүгдийг нэмжлээ авраг бүсээ аваад тэгээд цаашаа Японы авраг болоод тэгээд цаашаа юу шиг гэрээ байгуулаад явчихсан шүү дээ энэ бол тэгээд нэмжлээ авраг гэдэг бол манай тоглоомчдод амар шансан өндөртэй юу болоо шүү дээ энэ анхаарал болохгүй маш сайн хичээ одоо уус энэ чинь бэлтгэл толцсон байгаа даа шүү дээ. Тэгээд дээрээс нь шангалын сан өсөж байгаа. Дээрээс нь аврагын бүсний төлөө гэдэг тамирч чинь өөрсдөө нөгөө золиослоод одоо амралтаач гэдэг юм уу те. Ажил хаяад бүх юм эндээ зөвлөж хэлж байгаа. Тэгэнгүүт хүүтүнгээс эхлүүлж нэг ажил хийж байгаа ажлынхаа дараа таш бэлтгэл хийгээд ядраад ингэж бэлтгэл хийснүүд болох юм бол яг л тэгэл ууч хэлаагаал тэгдэг шиг л байна шүү дээ.
олон төмний нүдэн дээр чи ямар ядгатай мó орон тийшээс би амжихгүй байх яах юм шиг. Би чамайг өсөлтөө явууллаа шүү дээ. Том биста ачаагаа биста гэнэ. Энэ яг ууц юм байна. Чи ууц юм чи нааш яах гэдэг би агаш магаш чи муу гад шүтээ яадаг лээ. Орон тийшээс Гоём багтчихлаа гэж хэлээ. Тэгээ чи яг өндөө бас тэгэхэд намайг амар шаасч байгаа юугаараа би ч ч нөгөө нэг гамлгүй шүнийг уудсан байсан. Дагуулаа амар хөлдсөн. Юу юмсэн чи ирэнгуутаа. Илүүнээ юм тэг кремээ наагч чадахгүй амар шаасч. Тэгээд би амар уурсаж ирмэсээс. Тэгээ би чам өстөөр чи аваач гэж тавгаалсан. Үгүй цаашаа тавгаал. Нээд хийх авахгүй шүү. Чаад дээ. Хугацаанд дууссан юм биш. Accept гэж авах байсан юм. Одоо энийг ингээд тий. Чи ороод ирмэ орон тийшээс. Болдгүй та. Гайстай байдаг ч. Косту байгаа мó үгүй мэдхгүй л энэ очоод томох юм болоо гэж томохгүй л шүү дээ. Авахгүй л шүү дээ. Хүсэлт бол яг хийх гэж чам. Тэгээд тэгээд ингээд за одоо ингээд агакшн охойч за би эд хийсэн за эд хийчлээ за одоо наста чи зүйлийг дорчоо можод бол томгоо орнод гişээсэн. Тэгээ нөгөө надтай айгүй л ихтэй хам ханы төлөөс ч одоо яагаад энэ яг хоёр зүгэн бөөтө болчихжээ. Энэ болчихжээ. Чи өөрөө болчихсон юм байна уу? Багхан шиг дарууганаа гэж бас хэлмээр байгаа шүү. Биггүй явуулах шиг авахгүй шүү дээ юм уу орон тийшээс. Би ч юм ингээд хийдэг шүү дээ. За ингэж байгаа. За ингэж байгаа хийдэг чинь. Аахгүй. За би хийчлээ за. За одоо. За одоо авах. Орон тийшээс яв авалтаа хой. Би нэг бодлоо. Би ихгүйс явуулгаа авахгүй намайг чи дэ доржоо магчаад ол тамгүй. Доржоо тэр нөгөө химлээ дээ. Инколд тэр хоёртой чи бас гайвуу томч байна. Надаас нэг өндөг болохоор ч юм уу ахтаа нэг азаа үчиж бодоод байгаа юм биш үстэй. Тийм байхгүй л үгүй тийм. Өнөөдөр нэг баасан нэг болохоор жоо уучаад ч юм уу эсвэл нэг гац пи ууцсан, зориг өгцсөн, хоёр зүрх дөрөн бүрт болцсон сууж байгаа юм уу? Гүйсээ. Тэгээ юу гэж энэ нэг хэвэл юу гэсэн марцчих юм. Хар пистаг ёо. Скринээр надаа миний ашиг гоё гэж байна шүү дээ. Одоо би цагаан болно зөө. Гөлийг их төсөнд туус тааж байна. Энэ яг эмдэгдэг очоод маш хэмсгэлээ амар болж байгаа. Одоо би танд харуулсан зөө. Шингээ би яваад энэ одоо би шингээ авч чадахгүй шүү дээ. Чи надад ирэхгүй байна. Орон тийшээс. Accent гэж ашигладаг байхгүй чи англи мэдхгүй л дээ. Do you speak English? Шээс. Чи баг англи гэдэг монголоос яаж чаддаг үстэй тотгоо. Жолоонд цагаан болчихсон. Тэ угаасаа цагаан болно.
Та намайг гайхах юм. Цаа. Яг олон нөгөөний нөхцөлтүүдтэй одоо миний энэ согон бог ингэ бүх арилцсан байгаа. Одоо ингэ доош юм гүнзгий согоотой арилгаад уус гоё болж байгаа. Уус харагдаж байгаа нэг нүг гөлчиг байгаа шүү дээ. Гөлчгөөд байгаа шүү дээ. Юу болоод байгаа юм бэ гэдэг. Гойны тоглолт наамаас орон тийшээс чинь тоглолт юу яасан? Тоглолтод орооч гэсэн би тухайн үед ямар тоглолт гэсэн чинь лайв туулж тоглолт хийж байгаа маахаа гэх юм. За тэгээд амаа тэгээд хойдол тэгсэн чинь орно гэсэн яач аваач тэгээд өнөөдөр нэг баасан нэг жоохон мууч юм уу яац ингээд тэгээд за одоо чи авах шиг морон тийшээс ой. За одоо аж мэдхгүй энэ мэдхгүй. Ёо энэ нэгээс хоёр шиг дүнбөрт болсон юм шиг чинь. Энэ дураад юм Jagis series гэдэг нь энэ 12 дугаар хэ Jagis series. Яаж утсан маа дотоос яг гал бэртэ бэртэл гэхдээ энэ нэг дотоос болох гэж юу вэ тийм энэ гэж. Газ гэвчүүл шүү дээ. Орон нутгийн дугаар энэ үйл алхаад завгүй гэлч. За тэгээд жалгын хамс 6 сарын 20 дээр тулаантай болсон. Мэргэжлийн дуудлааныхаа одоо аврагын бүс гэдэг юм ийм зүүн. Одоо би ерөнхийдөө миний рекордын дээр шууд ялтан дээр биш шууд гоо ялт нэмэн. Уусаа би гоо дээр ялтыг бас цэлгөөдтэй хэвээр. Ууч модод тэгээд энэ хамгийн дээдлээс сарын бэлтгэлтэй байдаг гэсэн бол одоо энэ одоо бол тийм байх маш сайн бэлтгэлтэй байна. Би одоо тэгээд чамд залгаа яасан дүүгээ сууж байгаа юм уу? Орон тийшээс чи надад өөгөл наадгаа аваад явж байгаа томот. Сүчи хаана би онооч байгаас явуулах юм шээс. Очоо алмаа орон тийшээс. Надад их гэж болчих. Чи яаж авч юм. Энийг юу болоод байгаа юм бэ? Хармын мөнх настай. Энэ байсан биш. Энэ би нэг юу гашаах юм. PFD манайхан PFD гэдэг шахах. Цог бэлтгэл шаяа. Бэлтгэл хийж болно шүү дээ. One time клубээр 1 дахь 3 дахь 5 дахь өдөр зөө. Даваа савг баасан хасаа бүссэн 7 оны 5 өдөр шүү дээ. 5 өдөр өглөө 10-аас ороо 7-оос гэсэн нас дүү шүү дээ. Толгойн анги байдаг. Тэднийг бол тоо сонирхолтой эсвэл бие хамгаалах сонирхолтой тийм хүмүүстэй асуу. Би нэг бас тийм хэлж үзсэн байна. Энэ нэг скут позицийг гэдэг чинь. Тэг скут позицийн гарууд хүүхдийг эренгүүт нь шууд ингэ тугаа байж гэж бодорон хашгүй юм гээд хүүхдийг нөгөө тагцаа гарах юу болгож чадахгүй болгочих. Одоо нэг бацаан юм шиг зүгээр шууд ирээд чиг явах юм. Хуучин чи ингээд эхлээд зүүн тишээ тэгээ баруун тишээ хараад гэдэг аюулгүй байдлаа хандаад ингэж шахаж байсан юм шүү дээ. Одооний хүмүүс нөгөө скул позицаа болох шууд ирээд явчих. Тэд зогсчиход цагдаа амар мэдрэмжгүй за байж танаа 2 доор 3 доор 4 доор 5 доор за одоо гарцгаая аюулгүй болгоод гайж шүү дээ. Тэр хүмүүс тийм юм заахгүй зөв нэг хүүхд ирэнгүүт нь чигээ дагуулгаад нэг хүүхд ирэнгүүт нь чигээ дагуулж гарсаад одоо энэ сүүлийн скул позиц хитэн жил болж байгаа. За 10 жил болсон баг те 12 жил болсон баг те. Тэгэнгүүт тэр одоо яг төсвүүсийн ангийн хүүхдүүд ч юм уу тэр гарцаа аюулгүй байна гэдгийг юус ойлгохгүй. Сууч чигээр гараад явчихна. Эхлээд зүүн тишээгээд дараа баруун тишээгээд аюулгүй байна за окей гэж харах хэрэгтэй юм дээ чинь. Энтэгтэй юм жоо анхаармаар юм. Би бол энийг бол амар анзаараад байгаа байхгүй. Тэр шууд гарцаа цаагаа 2 л олчих, 3 л олчих, 4 л олчих гэж байгаа. За одоо машин аюул болсонтойг харин шүүгээд тэгээ томчуучин хүмүүсүүдэд зааж сурахад нэг хүүхд ирэнгүүт нь тугаа байгаад удаан гүгээл явчих. Тэгээ тэрнээс болж бас түжил бас жоохон үүсч байгаа шүү тэгээд. За нэг хөдөлгөөн ачаалттай очиж машинуудаа бүгдийг нөөлж байгаа. За одоо нэг минут юм уу 2 минут хүлээхэд тэр хүүхд өөрөө за энд зогсох ёстой маяг тэгэхэд нь суух ёстой байхгүй. Тэгэхгүйгээр шууд ингэж дагуулж гасаад одоо нэг хүүхд гацаа гарах тийм юу болцсон бэлээ.
Тэрэндээ бас жоохон скул бэлзэг хийж байгаа аав ээжээс анхааг нь үзье гэж бас хэлмээр байгаа шүү. Агаарч нь дотоод хэлэхэд багхан шиг дарванаараа гэж би бас хэлмээр байгаамаа. Агаарчтай зодтолдох боломж байгаа гэдэг нэг. Тэгээд боломжтой болох наач тэр үчиг нь үзэл таа гэсэн. Наач яга үчихгүй л дээ. Скул бэлзэг яг тэгж байгаа. Уран хүүхдүүдтэй сургалт хийх негатив номер харин чи хамгийн их тэр скул бэлзгийн хүүхдүүд сургалт авах хэрэгтэй байхгүй. Эхлээ багаан тишаар, багаан зүүн тишаар за одоо аюулгүй болсон шүү. Нэг хүлээнгүүд биш 4 5 болонгууд хүлээж байгаа гэж жагаад давар гарахгүй. Тэгэл нэг хүлээнгүүд нь дагаж гүйж, нэг хүлээнгүүд нь дагаж гүйж хайцаагаад нэгдүгээр тэр хүүхдүүд чинь өөрсдөө хүүхд байгаас нэгдүлэнгээс 12 ингээд төгслөө тэг хацааг имиж гардаг юм гэж ойлголт болж байна шүү дээ. Бүр ялангуяа юм сууж насны дээр нэг хоёрын хүүхдүүдийг цэгийг бүр сайн 2 3 дахь 4 5 дахь гэж юм сайн зааж өгч тоо. Хуучныг гарч маш цааш умууд нэг юм авч үзсэн тэр ч яваа байж. Тэр үргээ шихээр байсан юм яац. Үсэл авалтаа жаалмаа. Энэ ятгаа. Би чамд аваад очиж чи юусэн болохгүй шүү. Чамд би ээж гэдэг чи юусэн болохгүй шүү. Наран тийшээсийг. За одоо ч аваад чаддаг лаа. За манай ацалгаад минь дарсалгаад би тэгж байгаа яг баяртай сайхан уучлаарай.